Зээ сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэгээрээ уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ нэгэн цагт халахын шоронд эр бяраараа гайхагдаж атман овгор явсан ч харамсалтай нь хэтих хүчирхийлэл буцаад өөрт нь халтай байдгийг залуус дүүнэртээ сургамжуулгах үүднээс халахын овгорууд нааран дээрээ өгсөн тохиолдлуудаар бэлтгэн хүргэж байна. Бичлэг эхлэхийн өмнө сонсогчид маань бичлэг дээр лайк дараад комент бичээд үзэхээ битгий мартаарай гэж хүсэж байна. Нэр манай сувгийн сонсогчдын бүхэл бүтэн 87% нь subscribe дараагүйгээр бичлэгээ үздэг гэсэн статистик байсан. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа сонсогч та YouTube сувгаа subscribe хийгээд үзээрэй гэж би танаас хүсмээр байна. За ингээд олон даван үггүйгээр манжийн төрийн харгас хуулийн 9 эрүү шүүлтийг Монгол эрчүүд толгой ажрахгүй давдаг байсан тухай ном сударт олонтой бичсэн байдаг. Тэгвэл өнөө цагт Монголын шоронд эр хүний чанарыг шалгадаг бороо хойг сайн даадаг чөрмөстэй хулгуурууд зөндөө олон бий. Соц нийгмийн үед хорихын хуйгууд сүртээгч нь буус илэм жадаар зэвсгэлдэг байлаа. Хорихын дотоод журам биелүүлэхгүй дахал ялдан жадлах, буудах гээд хажраах арга олонтой ч цээрлэл амсах тусмаа чангардаг ялдан дэглэм дээшлүүлэх арга хэмжээ авч чанга онцгой гянданд ялыг нь нийтлүүлэхээр илгээдэг байлаа. Улаанбаатар хотын цуутай овгоор алдарч ав. Итгэл гүйс хожид Болдбаатар нарыг мөнгөн мордын шоронд танхаарлаа гэж чанга онцгой дэглэмийг нь алгацуулж гянданд ялыг нь нийтлүүлэхээр Төв аймгийн шүүх тогтоол үйлдэж байсан хачирхалтай тохиолдол байдаг юм билээ. 60-аад оны үед Монголын шоронд тодорч явсан Балжирын аюушч ав. Дэрэн бор химээх хурцаарслан сандам жигмэдийг худалж танхаарад аавын хаалгыг анх татсан халахын шоронд насаараа нөлөөтэй явсан Даниган Дэмбэрэл нарыг гянданд муулц хийгээд байна гэсэн үйлдэлээр цаазлах ялгааноож. Хорихын албан хаагчид та муу хоёр бол үнэндээ хинч биш шүү. Та нар шиг ялтанд төр засгаас ганцхан ширхэг сумал зарлагддаг юм. Шоронгийн овгорууд нааран дээрээ алуулдаа гэсэн үгийг давтах гээд байгаа бол сануулад өгч болно шүү. Домогт Баатар дандрыг алдаж эндээд аавын хаалга датахт нь танилгүй андуурч муулзлаад нөгөө ертөнц рүү шидэгдсэн хэнтийн бахна дэргүүтээ 18 этгээдийн араас илгээх шиг амархан шийтгэл байхгүй гэж чангарч. Балжирын аюушч ав. Даниган Дэмбэрэл хоёр ухаалаг буулт гэж. Бид хоёр энэ цаг мөчөөс хойш дахин хорихын дотоод журмыг хизээж зөрчихгүй хэмээн андгаалаад хурууга дасл. Ер нь тухайн үеийн дарагнаар хүнийг өвнөн сэтгэлээсээ ойлгож мэдэрдэг гайхалтай ухаалаг хүмүүс байж дээ. Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сумын нутагт чанга дэглэмтэй хорих анги байлаа. Тус хорих ангийн хоригдлууд шинээр сумын төв барихаар ажиллаж байсан юм. Хорихын дарагнаар хил ам дадалдаг, өхөл дахал ялтангуудаа айлуулах Улаанбаатар хотоос хол байх хичээдэг байсан болохоор өмнө дэлгэрийн чанга дэглэмтэй хориход жинхэнэ хүнд гаруудыг ялгаж хорсон байж. Гяндангийн лам зогтын хүү зандан бага сал буруугарын хүүхдүүдтэй нээлж тэвэг лаа зүшиглэж явсаар нэг л мэдхэд хизээж засрахгүй шоронгийн хулгайч гэсэн нэр хаягтай болоод авчээ. Зандан танхан хэрэг өдөөсөн тул шүүхээс 2 жилийн хорихяал идэлхээр тогтогдож тухайн цаг үед ээл буруугарын ирчүүдийн зүрхэнд шар ус хуруулж байсан хэрээний дуу, хөрөөний дуу хоёроос өөр юу ч сонсогдохгүй бэрлэгийн шоронд нялхаараа шавхуу амтан ажигдаад очихын дэр. Хүнд хүчээр ажил хийж үзээгүй 20 насныг шүргэж яваа залуу хэзүү бэрхшээлүүдэд их эд шантарч хожимо халахын шоронгийн овгор болсон дашийн бундаа болон галзуур хөвдөс мөрөдөд огломороо гайхагдж явсан ухын хожид Болдбаатар нартай хамт бэрэлгийн хорихоос оргосон учраас олон жилийн ял өөртөө өгсөн юм. Өмнө дэлгэрийн хориход ирснээр зандангийн бие задарч бүх хүн л ийм л байдаг болов уу гэдэл өөрчлөгдсөн аж. Зандан овгор ялтангуудыг хэрэгээр үдэж байгаад ганцхан зохиодол хандыг нь хагдарна. Зандан энэ байдалдаа ихэд одорч хорихын албан хаагчдыг хүртэл атхандан оруулж авсан юм. Хоригдлуудыг өмнөө зөвхрүүлэн овгордох занданг хорихын дарганаар өөрсдөө ашигтайгаар хэрэглэх гэж байгаад бүрж оодруулж иргсэн билээ. Зандан хэнийг ч өөдөөсөө өг дуугарах хэрэггүй болгож өдөр бүхэн арх хүртэж дуртай үедээ шоронгийн хашаанаас зоргоороо гарч хүүхэн эргүүлэх ажилтай болж хуурсан юм. Өмнө дэлгэрийн хорихын алдартай ярагчин хуйг улаан хожидод галаг зандан азаргалж байгаад шоронгийн хашаанаас гарч. Тэгээд дэлгүүрээс арх худалдан авч уугаад улаан галзуу амтэн худаг гартаа барьчихсан хянагч галаа руу дайрч давшлан
Улаан галаа лалра. Би чамайг нам зохиж алхаар ирлээ. Гараад ир. Одоохон өхөл рүү чинь тонилгоод өгье гэж хайшгаран дайрч байгаад хянагчийн бууцсан суманд оногдож нас барсан юм. Чөрмөстэй ирчүүдийн харамсалтай цустай түүх. Зандангийн эмэгнэлтэй амьдрал шиг ар араасаа хөврөнө. Яахаас ч буцахгүй ирчүүдийн нэгэн дом үзэгдэл бол бүдүүн хожид нар мандах байлаа. Нар мандах эдийгэр Завхан аймгаас гаралтайч Улаанбаатар хотын яармагт өсөж, Дархан хотод дунд мэрэгжил эзэмшиж, Эрдэнэтийн цэргийн ангид байлдагч золтой алба хааж байгаад хэрэг мандуулж, шоронгийн хаалга дадснаар адал явдалд хуудасаа нээсэн гэхэд болно. Төв аймгийн Мөнгөн морд сумын конторт хуулгаа орж 20,000 төгрөг согтуудлаа. Мэдээж шоронгийн хоригдлуудаас өөр хинээгч сэжиглэхгүй нь ойлгомжтой. Хорихын алба хаагчид нэгч ялтанг сул үлдээлгүй дансаар нь тооныход албайд суулгаж байгаад мөрдөгч нохоогоор мөрдүүлсэн боловч өөрөө ажигтай түнд хүрэлсэнгүй. Албан хаагчид арга ядаад ялтан бүхэнд хандаж та нарын дотор 20,000 төгрөг хулгайлсан ялтан сууж байгаа. Сайн дураараа үйлдсэн хэрэгээ хүлээгээд яг одоо гараад ирвэл ял нэмж мууг нүцэхгүй. 20,000 төгрөг хулгайлсан этгээд бидний гараас хаашааж гарахгүй баригдана. Болдох газаргүй. Энэ хэрэгийг ямар нэгэн явуургүй санаагаар нуух гэж оролдож байгаад баригдвал насаараа шорон суудлан шийдэгнэ гэдгийг хатуу сануулъя. Гэж эрх мэдлэрээ далайлгаад ямар ч нэмэр болсонгүй. Цагдаагийн хилцээ нэгэн ажилтан мэрэгэн санаа сэдэж та нарын дотор 20,000 төгрөг хулгайлж гартаа оруулсан ялтанг харсан хүн тэгвэл сууж л байгаа. Тэр хүн одоо босож ирээд хулгайчийг илчлэх юм бол хэдэн жилийн хорихэл үлдсэн байх нь ердөө хамаагүй. Шууд газар дээрийн шоронгоос сулдаж эргчлөөд амьдралд гаргана. Тэр азтай хүн босоод ирэ гэж хэллээ. Тэгтэл Дорнод аймгийн Харьяат нуу хожид Бадсингэл гэдэг ялтан босч ирээд би тэр 20,000 төгрөг хулгайлсан ялтанг сайн мэднэ. Энэ мингэд нараа хулгайж авчираад үйлдвэрийн хашаан дотор хөрөө рамын үртэс дотор нуусан. Би нараагийн хулгайлсан мөнгөө хадгалсан газрыг одоохон очиод заагаад өгье. Харин та нараа хэлсэн үгэндээ хурж намайг шоронгоос гаргана шүү гэж. Бадсингэл улаан зав нар мандахыг матсан ч өөрөө ч шоронгоос гарч чадалгүй цагдаагийнханд хулигдуулж ялтан болгонд бууны нохой хэмээн ад шоо үзэгдэж нуухандан холилдсон юм. 20,000 төгрөг туужсан нар мандах чанга тэглэнтэй хорих ангид 10 жилийн ял эдэлэхээр Майнтын шоронд очсноор халахын шорон хаан шиг авгартай болсон билээ. Өдөр болгон төмөр өргөн биеэ чирэгжүүлж завал гарвал хөл бөмбөг тоглох хоббитэй нар мандахыг Майнтын хорихын дарганаар хулгаруудын хандыг хаагдаруулж байхаар хэв журам сахиулж гэсэн сүртэй нэр хаягтай заалтан дээр өргөмжлөн тавьснаар өөрсдөө ч хууль дүнмийг дагуу тогтоож чадхаа болсон юм. Бүхнийг нүдрагаар шийдэх зантай нар мандах хорихын хашаанд өдөр бүхэн согтуу байх нь бичигдээгүй хууль байлаа. Нар мандах үе том биетэй атом болохыг мөрөөдсөн хин нэгнийг зохиж унгаж "Гүй, би ийм л эрхүндэ" гэж олон нийтэд тунхаглана. Хорихын албан хаагчид цалингаа буухаар бүдүүн нар мандахад алба юм шиг архины мөнгө өгнө. Нар мандах Майнтын хорихын хайрыг даалгүй дагавч онцгой шоронд очиж бас л бусдаас илүү эрх дарах хэдлэн тодорч явсаар ялаа дуусгаад наранд гарсан ч савл хийвэл хүн зохих хоббитэй болохоор нэгэн цагтааг шаардлага тавихаар нээсэргүүцэж мөргөж нам унгаад 2 жилийн ял эдэлэхээр дахин шорондоо орсон юм. Эргэж ирээд халахын шоронд хаан шиг байсан хүн яах вэ дээ? Архи ууж дураараа ажиллана. Хорих ангид ажилдаг нэгэн хормой султай хүүхэнтэй ужир ургуулсан хэрэгээр нар мандах Майнтын хорихоос Багнуурын хорих руу шилжсэн билээ. Нар мандах хаан ч өөрийнхөө байдаг эр зөрөгтэй тул архитан согтурч Багнуурын хорихын албан хаагчдын нүдийг бүлтээлгэв. Арх амнаасаа өнөртүүлсэн ялтан хараагүй албан хаагчид ихэд гайхаж энэ муу нүдэнд харагдаж үзэгдээгүй ялтан одоохон нэвширдэл балбаад сахилгаж идчих. Яасан даварсан гож уй гэдэл хараалаа урсах гэд бүдүүн нар мандах. Та нар шиг нохойн гөлөгнүүд надад хуцдаггүй. Тэр хорихын дарга гээд байгаа хурандаа пөрвс өрөнгөө дагуулаад ир. Би бол төгс ялтан шүү. Миний дургу хүргэж байгаад ясаа хугацаа хөлөө гэж агцарч. Ингэж томорсны гайгаар хурандаа пөрвс өрөнгийн хорхойтой гараан зуугдж пойлнонд орсон юм. Пөрвс өрөн устай хувин дотор сойж хүндэрсэн борохоогоор хянагчдаар ээлжлүүлэн бороход болсон боловч ёёж гэж хэлүүлж чадаагүй. Борохоос ойсон устай хувин улаанаараа эргэлдэж байсныг олон ялтан харсан. Хурандаа пөрвс өрөн бүдүү нар мандахыг хандыг хардарч чадаагүйгээ мэдээд эдлээгүү үлдэж байсан 2 сарын ялыг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шилжүүлсэн юм.
Монголын шорон нар мандахыг номонд нь оруулж дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчихсэн юм чинь. Авдрантын шоронд очиод л аригтайгаа залгана. Нар мандахад эрх хүний хэнэггүй, хин тээж нөхрөлдөг, хэлсэн үгэндээ эзэн болдог сайхан чанарууд олон байсан ч шоронгоос гарах үеийн дөхөөд ирэхээр алга болж байлаа. Өмнө Говь аймгээс сургуультай нохойгоор хүнийг 108 удаа урууж танхаарсан хэрэгээр шоронд ороод дахин хүн хутгалж ял нэмүүлсэн нохой хочид равчхад нар мандах үг хаян. Чи эргэлдээ авчихсан байдлаа яагаад надад арх уух мөнгө өгдөггүй лээ? Би гадуур гаж аригдаж байгаад орой ирнэ. Чи надад маргааш өглөө шар тайлах архины мөнгө бэлтчихэд байж байгаарай. Ямар нэг худал шалдаг тоojх юм бол цустай чинь гутгаад хинч биш болох шүү гэж. Нар мандахыг гадуур гарч аригдаж яваад байрандаа орж ирлээ гэх сургаараа нохоор өвчих хизээ нэгэн цагт хин нэгний худалнаа гэж сожиж байсан хутгаа нуусан газараасаа гаргажээ. Тэрбээр надаас нар мандах заавал архины мөнгө шаналгахаар манай өрөөнд орж ирнэ. Би амин газар нь л онож худалдахгүй бол өөрөө алуулна гэж бодоод гараасаа хутгаа алдахгүй тулд сураар сайн гихч нь уяад хүлээлээ. Нар мандах гуйж давсаар нохоор равчхийг сургалан өрөөнд нь орлоо. Хүнжил нөмрүүд унтаж байгаа дүр исэн хэвдэж байсан равчхийг харсан нар мандах. Чи бидхий нохой санаалаад худлаа унтаад байгаа. Одоо боссон чин дээр байх шүү гэлгөө гэж агтраад хүнжлийг нь хуудадлаа. Равчих энэл мөчи хүлээж байсан болохоор үсрэн босч ирээд нар мандахын зүрхэн тус газар нь хутгаараа дүрлээ. Нар мандах согт уж гисэн ихэд зандран тэрнийг заамнаас нь өргөөд хаалгаар гарах тэрхэн хоронд л гэхэд нүдрүү нь 9 удаа хутгаараа дүрсэн байна. Нар мандах энхүү 1999 онд Авдрантын онцгой дэглэмтэй шоронд нааран дээрээ нэн шазруун нохой хожид равчхын гар таймнасаа алдсан нь энэ үлээ. Улсчин хүн олсондоо өгдөө гэдэг шиг шоронгийн овгорууд нааран дээрээ таалал төгсдөг нь харын хүчтэйг сануулад л байх шиг. 1994 онд баг өмсөн хийсэг залуус толгойтод говьолтой аймгаас ноолуур арис шир ачаад хотод орж ирсэн ГАЗ 53 маркийн машинтай жинжүүдэд буу тулган жолоочийг нь уурын зөвхөнд хүлж хайсан хэрэг гарав. Эдгээр гэмт хэрэгтнүүд бол 19 настай гэрэлмагийн ям лавг, Майдрын баян мөнх, биг зүрэнгийн ган тулга, төр мөнхийн товууд орчнор байлаа. Эндээс л гэрэлмагийн ям лавг хэмээх залуугийн яруу алдар тодрон гарсан гэхэд болно. Монголын шүүхэд дээрэм хийсэн, зандалчлах гэмтэрэг үйлдсэн гэж үзээд ям лавгд 21 жил, ган тулгад 18 жилийн ял өгсөн байна. Дүүлэнд гэмтэргийн эзэд болох 6 залуусыг олон гэмтэрэгтнүүдийн айцыг төрүүлдэг Авдрантын онцгойр илгээсэн юм. Тэр үед Авдрантын онцгойд 100 гаруй шигшмэл хоригдлууд ял эдэлж байлаа. Заримаас нь хэрв дуртай гэх юм бол халахын шоронгийн овгоор том зогт сайхан, бүдүү нар мандах буурай чимба, гоох даваа сүрэн жаданбагийн сэрэглэн, зандхар төрөө дамбын од, зэдэнгийн оюун бат, өндгөөгийн хүрлээ, бадагийн батжулан, Тууба алтан тулга гээд доо тал нь 10 жил шоронд орогдох ялтай хүн амьтны хэрэгтэн очдог зэрэглэл өндөртэй шорон байлаа. Ням лавг тэргүүтээ 6 залуу ирж анх удаал нэгэн зэрэг ийм олон орогдол ирсэнд бүгд гайхаж байлаа. Жилдээ 1-2 л шийдсэн гэмт хэрэгтнүүд хүрэлцэн ирдэг шорон байж. Залуус Авдрантын онцгойд атман болно гэсэн зорилго тавиад очсон байна. Тэдгээр залуусыг олон жил шоронгоор явсан Хайлга Батгэрэл гэдэг хоригдол галтаа авч шоронгийн дэг жаягийг зааж өгсөн гэдэг юм. Дан ганц хүч бэрээр атман болно гэдэг амны хөх. Онцгой шоронгийн хулгайч нар бүгд хутгатай. Тэд нар автобусны кондуктор шиг хэрэлдээд байхгүй. Нэг муудалцвал эсвэл ална, үгүй бол хотоглуулна. Тийм учраас барагтай бол хоригдлууд нохой шиг хэлмэгдээд байхгүй. Хэн ухаантай нь ямар шинээр ирсэн ням лавг өөрийн байр сууриа олсон хэдэж улам ихийг хүсэж байв. Боцод галынхныг оролдож, зарим нэгийг нь шоглож байлаа. Ням лавгийн онцгойрох тасрах гэсэн оролдлогыг шоронд нөлөөтэй Шандын бат сайхан, Балдан жамцын баяр сайхан нар ажиглаж байжээ. Шандын бат сайхан энэ мангар бацаа нэг дээшээ гарвал дийлдэхгүй шүү. Аимшигтай дарангуйлаж болох шинжтэй гэж ярилцсан байна. Тэгээ тэр хоёр ням лавгийг алахаар шийдсэн байлаа. Ингээд Шамдын бат сайхан ням лавгийг араас нь гиндүүлэн тэрвэрч, барын бамбар хожид Балдан жамцын баяр сайхан зээжин тус газар нь 3 удаа хутгалаад ням лавгийг алдсан байна. Ням лавг баяр сайхныг өшиглэж унгаад бат сайхнаас мултраа тэрбээр та нар арай л амжсангүй дээ гэд энийгт нь зээжнээс нь цус бүрөглөн урсаж байж.
Хянагч нар гүйн ирж бат сайхан баяр сайхан хоёрыг сахилга руу аваад явсан байна. Ням лавгийг худгалсан барын бамбар гэхээр хэрэгээ ганцаараа даан 2 жилийн гяндан зуух ял авч. Харин Шандын бат сайхан Төв аймгийн мөрдөнгөөс ял нэмүүлэхгүй хэрэгээ сэгсрээд ирж. Энэ үеэс эхлэн ням лавг онцгой хорих ангид хүчий авч эхэлсэн байна. Өдөр болгон сонголт, хүчний бэлтгэл хийдэг болж. Тэрнийг 3-4 хүн элбэ идэж дийлхэ байсан төгс зодонч болсон гэж. Шоронгийн эргэлт болгон ням лавгийн гараар ордог болов. Өөрөөр хэлбэл хоригдол болгон ням лавгд эргэлтийн мөнгө төгрөгийг өгдөг болсон байна. Энэ үеэс эхлэн онцгой хорих ням лавгийг хянах боломж алхуурхан залгиулж байлаа. Ийхүү ням лавг Монголын шоронд хүлээн зөвшөөрөгдөд байхад нь өөрийг нь алахыг завдсан Шандын бат сайхан Төв аймгийн мөрдөнгөөс хэрэгээ сэгсрээд буцаад ирэхэд ням лавг өрөөндөө дууджээ. Бат сайхныг өрөөндөө оруулаад зохиж унаган сийг болтол валбаад харванд нь өөрийн үйлдвэрлэсэн худгай хийн нохой шиг чирэн харуулын байранд авчираад наад сийг ав. Наад новшид чинь алуулна гэж байхгүй шүү. Урд намайг барын бамбар гэдэг хулгайчтай нийлэн алах гэж худгалж байсан юм. Сая эренгүүтэл намайг дахин алах гэж худаг байранд дайрлаа. Худлаа гэвэл харванд нь худаг байгаа. Наад хулгайчийн худагтай ноцолдоод гараа зүсчихсэн гэд үзүүлсэн байна. Тэр бээр аль хэдийн гараа зүсэж орхисон байлаа. Шандын бат сайхан бол хэр баргийн гайгүй ялтанд нохой шиг зод болохгүй. Толгой сэрийг үгийн баялаг сайтай хуулийг өөрөө зохиосон юм шиг л ярьдаг нэгэн байсан билээ. Дорногов аймгийн Ар Шандын овгор гээд хар бараа намтар түүхээр илбэг нөхөр. Хүний амнаас санаатай, онц хэрцгий аргаар хөнөөгөөд шүүхээс цаазан ял сонссон боловч хүний хайлан байсан Батмөх дарга амнасыг нь уучлж 20 жилийн ялаар өөрчилж өгсөн ч энэ хүний аж тусыг Шандын бат сайхан өөрийн хүч чадал хэмээн андуурч овгоруутай дэрсэлдэж явсаар бусдын гарт амнасаа алдсан юм. Шандын бат сайхан ням лавгийн шургуунд ороод идэх хоолоороо сойгдож өдөрт 2хан ширхэг хараг урлаар хийсэн мантуу идээд бүтэн 3 сар бор зүрхээрээ шоронг мэрж явсан гүргэр гар байлаа. Ням лавг нэр төрд аимшигтай дурлаж байлаа. Намайг хэн юу гэж байна? Наранд миний тухай юм ярьж байна уу? Сонин хөвлөлд муулаагүй зээ гэж асуув. Бууны нохтынхоо үгээр бусдыг дээрлэгнэ. Хорихын удирдлагад өргөсөн өргөдөл гомдлыг ням лавг хэдхэн минутын дараа барьж орж ирээд муусын лал руу бүх сухтлаа гэд балбадаг байлаа. Эсвэл хооронд нь зодтолдуулан сахилгад дийлгэнэ. Онцгой хориход сахилгын 3 хуудас савбал дагтааны байшин буюу гянданд тамаа цайдаг болохоор хулгайж бүхэн давх юм. Ганц нэг хоригдол ням лавг чамайг халахын шорон хүлээн зөвшөөрч байна. Одоо чи зүгээр л бай. Хулгайч нарын хоолоор оролдож болохгүй. Одоо зогсчих гэж зөвлөсөн гэдэг. Гэвч ням лавг зогсож чадсангүй. Хулгайч нарыг дарамталж өөрийнхөө бужны нүхийг ухаж байлаа. Улс төрд орсон хүн гарч чаддаггүй шиг. Харин нөгөө талд тэрний энэ дарамтыг дэсгээ байсан хулгайч нар игзэгтэй мөчийг хүлээж байлаа. Шоронгийн атманууд нааран дээрээ алуулдаг түүх давтагдах дээрээ дулсан байв. Ням лавгийг алахаар Сэддийн Бата, Зэндийн Баян мөнх нар дохирсон юм. Бата нь хүн амны хэрэгээр 25 жилийн ял авч гянданд 2 жилээ 6 сар суугаад онцгойд ирсэн нэгэн. Баян мөнхч ялгаагүй хүн амны хэрэг үйлс ноцтой итгээд байлаа. Бата нь Сэлэнг аймгийн Харьяат өгöd Орос улсад цэргийн сургуульд сурч байхдаа хүнтэй зодтолдож хүний амь хөнөөсөн гинт хэрэгтэн. Орос англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Тагнуулын ерөнхий газар ажиллаж байсан гэд явсан газар ихтэй ном уншаад хэвдэж байдаг л ялтан байлаа. Баян мөнхийн гал хам Сеймбай хожид Бямбжав гэдэг хоригдолд эргэлд ирсэн байна. Галын ахлагч Баян мөнх 20,000 төгрөг ням лавг даваажиж өгвөл ихэд болж. Лалар минь 20,000 төгрөг өгч байгаа юм. Энд чинь мөнгө юм уу гэдэг зохин унгаад нохой шиг балбан аванд нь мөнгийг нь уран чигсэн байна. Энэ явдлаас үүдэн үс хонцонгийн занглаа үүссэн байлаа. Батагийн хувьд мөн л эргэлт иржээ. Эргэлт гэдэг хулгайч нарын хувьд наранд гараад ирэх шиг л болдог зүйл байлаа. Бата эргэлтийн байранд ээж дүү охиныхоо хамтаар уулзалтанд орсон байжээ. Шоронгийн хаан орж ирэхэд нөгөө хэд ч хамаг байдгаа өгсөн чи ням лавг нэг их тоосонгүй. Тэр бээр Бата хамаа би хотод байдаг нэг хүүхэн захиа өгөх гэсэн юм. Дүү охин чинь өгчихгүй гэсэн байна. Юу ч удаагүй Бата тэгтэг гэсэн аж. Дүү охиныг нь дагуулan явж нөгөө өрөөнд оруулан хутагдуулан янзалж орхижээ. Бата ээж дүү нартайгаа юм ярин инээлдэн сууж байтал дүү охин нь хачин царайлж орж ирээд "Аха та шоронд ингэж ямаа авч явдаг юм уу?" гэсэн байна.
Энэ үг Батагийн зүрхэнд сум шиг зоогдсон юмсанч. Үс хонзонгийн хурц гутайгаа ийхүү эргэлэгдсэн байна. Харин Ням лавг болохоор би тун удахгүй шоронгоос гарнаа гэдэг байлаа. Нэг удган эмгэн шоронд хоригдож байсан хүүгээ эргэж ирэхэд Ням лавг мэргэлүүлсэн аж. Тэр эмгэн чи чинь шоронд 3 удаа гэрэлсэн ихэд байх нэ. Шоронд суух хугацаа чинь дууссан байна гэж. Ням лавг нөлөө бүхий хүмүүсээр дамжуулан улсын дээд шүүхэд өргөдөл хургуулж хэд байсан юм. Тэрбэр хоригдлуудын эргэлтийг болоохаас гадна эргэлтээр ирсэн охид хүүхнүүдийг ч зүгээр явуулдаггүй нь хулгайч нарын зүрхийг хумсаараа маажсан хэрэг байлаа. Харин энэ явдлаас яг 1-7 хоногийн дараа буюу 2001 оны 10 дугаар сарын 24-ний 6 цагт Бата Баян мөнх хоёр худаг гартаа скотчоор ороож байлаа. Ням лавгийг ална гэдэг амаргүй асуудал. Өрөө нь камертай, өрөөнийхөө үүдийг бүдүүн залуугаар мануулж байгаа юм. Эхлээд Баян мөнх орон манаач мөнх түлхүүрт худаг дуулгын хөдөлгөөнгүй болгожээ. Бата цааш өрөөнд орвол овгор дээш харан хэвдэж байлаа. Тэгэнгүүт зүрхэн дус газарт нь эглэж худаглаад л дараа нь сэглэж гарсан байна. Ням лавг өндөөцийн хэдийч 2 гартаа худагтай хүний өөдөөс олигтой эсэргүүцэж чадсангүй. Овгор өхлийн шарах авснаа мэдсэн үү? Хүнжлөө нөмрөн буруу харан хэвдээд өгчээ. Бата нэлт цус болоод гарч ирээд гүйцэж эхлэх хамаа гэдэг санаа алдахад Баян мөнх яг өгсөн үү гэлээ. Бата амьсгаатай л байна. Гэхдээ удахгүй өөх боллоо гэхэд Баян мөнх амьд гаруула бид хоёрыг нохойн гөлөг шиг дарчилгаж ална. Гүйцээ нэ гэд орсон байна. Тэрнийг ороход Ням лавгийн гэдсэн зовчихсан. Нүдний зүцгийг урсчихсан хоол нь хэржигдэн дуурч байж. Баян мөнх тэрний гүйцээгээд гарлаа. Ийхүү 27 настай гэрэл магийн Ням лавг ахлах тоогоочийнхоо өрөөнд хүний урманд ёо гэж хэлэлх үе 40 удаа худгалуулан нас барсан юм. Баян мөнх хэрэгээ дангаараа үүрэх гэсэн боловч бүтээгүй бөгөөд хүлээлгийн өрөөнд амиа хорлсон юм. Харин Батаан заазаар авахуулан төрийн зэрлэл хүлээсэн билээ. Ням лавгийн идэж хэрглэж байсан зүйл машин дүүрэн ачаавалж 700 мянган төгрөг курткийнх нь хармаанд байсныг олсон байна. Харин хулгайч нарын нүдийг унагадаг байсан бүдүүн алтан гинж нь алга болсон бөгөөд хулгайч нар засангийнхан өөд атсан болов уу гэж ярьдаг юм. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг юм бас нэгэн тод жишээ нь юм. 50-ад оны үед Монголын шоронд хаан хэмээн яахын аргагүй тодорч явсан Доогийн ногоон чоож 1986 оны хавар зүүн хараагийн шоронднаас сурахта. Би залуу явахдаа өөрийгөө төмөрн өсөл гарсан юм шиг санаж их давилуухан байжтэй. Гэтэл одоо наарнаас өөр нөхөргүй болцоход өглөө хүлээгээд хэвдэж байна. Шоронд овгор давгар явсны аж тус гэж даанч нэг байдаггүй байна. Гэж санаа ширэн хэлсэн үгийг 40 жил шоронд ялагдсан буурай хожид Чимбат. Цастуулын цагаан гартлан цагаан болохоор шоргоочинд баригдана гэдэг ч үнэн юм да. Бидний сонгосон амьдралын төгсгөл энэ муу наарман юм байна шүү дээ. Доогийн ногоон чоожо залуудаа бид мэдэн ойрдож игнэхэргүй сайхан ир явлаа. Тэрэнд наарнаас өөр тэрэнд юу ч үлдсэнгүй дээ гэж их л гимшингүй дүрс гэж хэлсэн гэдэг. За ийхүү өнөөдрийн та бүхэндээ зориулан бэлтгэсэн халахын овгор нааран дээрээ үхтэй гэх сэдв маань энэ хүрээд өндөрлөж байна. Бичлэг маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бичлэгтэйгээ хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. YouTube сувгаа subscribe хийж бичлэг дээр лайк дараад коммент бичээд үзэхээ битгий мартаарай гэж хүсье. Таны дарсан лайк бичсэн коммент бүхэн бид бүхэн дараагийн бичлэгийг оруулахад маш их тусдсан болж байдаг шүү. Нэрээ та бүхэн маань дараагийн бичлэгээ ямар сэдвээр хийлгэмээр байгаагаа коммент хэсэгт бичиж үлдээж болно шүү. За ингээд дараагийн бичлэгээр дахин уулзъя. Түр баяртай.